За тэгэхээр Францын Парисыг үзхийг хүсдэг хүмүүс бол маш их байгаа. Тэгээ угаасаа монголчууд бол Парист маш их ирдэг. Ер нь манай Facebook дээр ингээд Франц дахь монголчуудын зар мэдээллийн групп байдаг байхгүй юу. Тэгээ энэ чинь ингээд хүмүүс зараа оруулдаг. Тэгээ эндээс ингээд харангууд Парист яаж ингээд 2-3 хоног байр олох вэ? Эсвэл Парист 2-3 хоног тийм гест хаус мэддэг хүмүүс байна уу? Туслаач гэсэн тийм зарууд байдаг байхгүй юу. Тэгээ би боддог байхгүй юу. Яагаад ингээд заавал ингээд монголчуудаас ингээд юм хайгаад идэм болоо. Зүгээр л энэ Airbnb Booking.com-оос ингээд байраа хайгаад авчих болдгүй юм бах та гэж боддог байхгүй юу. Тэгээд энэ Парист мэдээж юм гест хаус үйлчлэгээ үзүүлдэг хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ ингээд дараа нь ингээд өөр хүмүүс ингээд сонсгоод янз бүрийн ингээд хил ам ингээд гарцсан байдаг байхгүй юу. Тэгээд ингэн байраа ингэж байж хаар зүгээр л амар амархан Airbnb дээрээс Booking дээрээс зүгээр ингээд байраа захиалаад хотын төвд байна дуртай байрлал дээр байраа захиаж яага болдгүй юм бэ гэж бодсон байхгүй юу. Тэгээд олон юм уушаад яг юудсан ингээд Airbnb бичиж бүгд Airbnb за би орцсон л да. Тэгтээ Airbnb гэж бичижээ. За би компьютер дээрээс орж байгаа заяа. Тэгтээ энэ бол нэг ялгаа байхгүй. За ингэж байгаа. За тэгэнгүүт энэ баруун тал дээр болохоор бүртгэлээ үүсгэх нь байгаа. За ингээд энэ бүртгэлээ үүсгэхдээ болохоор утасны дугаараараа бүртгүүлж болно. Монгол утасны дугаар болно. Та нар ингээд Монголоос ингээд Монголиа гэж байгаа утасны дугаар чидээ баталгаажуулах код ирэн заяа. За ингээд ингэж болно. За энэ хаана гэж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт би түрүүн ингээд Парис гэж хайжсан. За тэгвэл бүгдээ Парис гэд хай. Парис. За тэгэнгүүт хизээ ирэх юм те. За магадгүй 9 сарын биш 10 сарын 31-ээс за 7 оны тий 7 оны 31-ээс 11 сарын 7 хүртэл гэдэг ингээд харъя. Хэд хоног болчих вэ? Тийм 7 хоног. За тэгээд энэ хідэн аялагч бай. За бүгдээрээ бодъё л доо. За 4 том хүн 2 хүүхэдтэйгээд за ингэ нэмчээ заяа. За ингээд шахшаа гэдэг дээр ингээд search дээр ингээд дарчин заяа. За тэгвэл энэ баруун тал дээр ингээд map гарч ирж байгаа байхгүй юу? Map гарч ирж байгаа. За энийг ингээд томруулаад за ингээд байрнууд гарч ирж байна. За тэгэнгүүт энэ тал дээр нэг фильтр гэдэг байгаа. Энэ дээрээ дарчие. За тэгэнгүүт бүгдээрээ галтгоотой тий галтгоотой хоолоо өөртөө хийгээд идчихье. За зурагт бол хэрэггүй. За энэ annulation geography гэдэг энэ болохоор та ингээд байраа Airbnb дээрээс захиалчин тэгэнгуутаа туцлаа шүү дээ. Ямарваа нэг ажил гараад хоног өдөр хонгоц саадах ч юм уу. Байранд очих боломжгүй болсон шүү дээ. Тэгэнгуутаа энэ тийм боломжтой байр хай заяа бас давхар. За энэ дээр ингээд дарчин. За тэгэл галтгоо байхад болно. Тэгээд ямарваа нэг эртлээ тооцоолоод энэ туцлахад одоо туцлах боломжтой тийм байруудыг ингээд хай л та. За тэгэнгүүт энэ ингээд энэ дээр гарч иж байна. За 7 оны үнэ нь болохоор 1495 гэдэг ингээд жоохон үнэтэй байрууд гарч ирж байгааз тэгвэл дахиад энэ фильтр руугаа орчин. Доошлуулад үнэ жоохон буулгачин. За 7 хоногийн байр. За өдрийн ер нь бол өдрийн 100-аар хонжин 4 2 хүүхдээ өдрийн 100-аар хонжин гэдэг бол ер нь бол маш боломжийн үнэ байхгүй юу. Тэгэхээр 700 за хамгийн багадаа 700-аар л за ер нь бол за 1000 дотор гэж хайчих заяа 1000 дотор. За 1000 дотор гингуудаа 36 байр санал болгож байна. За энэ болохоор 7 хоногийн 968 гэдэг бол ер нь бол дайжгүй 120 галтгоотой. За 777-гийн байр байна. 777. За ийшээ орж үзье жишээ. За энэ хааны. За 6 айлгчтай зориулсан 2 өрөөтэй, 3 ортой, 1 угаалгын өрөөтэй гэж байна. За тэгээд хаана хаяг Иври Сухсен гэдэг. За энэ Иври Сухсен гэдэг нь болохоро Парисын яг төвөөсөө одоо юу гэх юм бэ? Яг зах гэсэн үг. Парисын зах. Тэгтээ тийм хол бол биш шүү заяа. Хол биш. Би нэг мэп дээр харуулчих. Иври Сухсен. За энэ ингээ Парис аваад тэгэнгუут энэ Иври Сухсен гэдэг энэ ер нь бол төвдөө орно дөө. Ер нь бол энэ ав бол ер нь дайжгүй. За ингээд энэ авд ингээ байр, саний байр энэ авд юм байна заяа. Тэгээд харин за ингээ ороод үзнэ. Байр руу ороод үзнэ. Байраа харъя. Зургийг нь харъя бүгдээрээ. Инглээ. За энэ хөрхөн буудантай ингээд зурагтай галтгоотой голно. Тэгээд бууд нэг ор болчт юм байна. Тэгээд альчуур цаанаас нэг гэдэг. Аралтаа нэг өрөөтэй. Тэгээд нэг унтлахын өрөөтэй юм байна. За дүүштэй. Тэгээд хөрөн цэвэрхэн угаалгын өрөөтэй байна. Голныхаа буудлуудад байж болно л доо. Тэгтээ энэ бүгд тэр хоолнуудаа хийж идээд гаднаасаас хаяад бас нэг 100%, 7 хоног бас 100% хийж идэв шүү дээ, тий. За тэгмүүд энийхээ яашдаг байхгүй юу? Ингээд одыг харчдаг байхгүй юу? За энэ дараа 4.5 од гэдэг бол бас тийм амар сайн биш. Тэгтээ бол амар бас муу биш.
Тэгээ хүмүүсийн комментиг уншаад комментуудыг нь уншиж болно. Тэгээд за тэгмүүд энийг байшингийн байрлал нь гарч иж чинь. За ингээд энэ ингээд орчил та тий. Орж болж юм. За ингээд товруулах холбол харч. За Парисаас ийм байна. Ийм байна. За тэгэнгуутаа бүгд хамгийн түрүүнд мэдээж цамхаг руу орно шүү дээ тий. Тэгэнгуутаа 100 Eiffel руу яаж явах 100 Eiffel-с хэр хоол байна гэж харж ил та. За машинаар бол 14.1 км, транспортоор явах юм бол C-г цугаад 7 буудал яваал тэгэл цамхгийн хажууд нэг очиж юм байна. За энэ бол ерөөхдөө ингэ жишээ нь дайггүй юм байна. За дахиад өөр байр харж үзье л та. За 777 гэсэн 900 882 952. За бүгд өдрөө багасгачих. За 2 өдрөөр үзье заяа. 31-ээс за нэгтгэл гарыг. Тэгэхээр чин хэдэн юу юм хэдл удаа юм бэ? За 3-наас 7 за 5 хоног юм байр. Биш 5 бишээ би зөвхөн 5 дахаас за 31-ээс 1 за 6 өний байр хайж чинь тийм ээ. За тэгвэл 400 үед 3 шүн үсттэй. Тийм 3 шүн 400 үед болж байгаа байхгүй юу? Ер нь бол маш боломжийн. Тэснэг хажууд ингээд байдаг гэж чинь. Тэгээ араа Парисын ер нь бол ингээд өмнөд нэг айл хавьд авах. За хэрвээ та Парисын гадуур авъя гэх юм бол бас л хямдрах байх ингээд. За энэ ийш миш бол энэ Коломб, La Défense энэ Авштой эднээс бас хямдрах байх. Ийшээс гой хотууд ингээд байгаа. Ганц ер нь энэ зүг рүү ер нь байр авбал дими заяа ер нь бол би танад нэг зүг зааж өгье. За энэ Монтхой ихсэн те. Энэ авь руу ер нь байр авалж байгаа дими санагдаад байгаа. Санагдтiin. Тэгэд Они Субо гэдэг энэ байгаа. Энэ бас амар юм цагаач нар хөдөлгөөн ихтэй. За энэ нэг Бонди байна. Энэ Бобогни байна. Тэгээд Ганси байна. Тэгээд Улнай Субо. За энэ зүг рүү ингээд авалж байгаа дими ах. За тэгээ хамгийн чухал нь энэ Сан-Дени гэдэг газар. Энэ авь руу байр ер нь түрээсэлж одоо аавна гэвэл жоохон ер нь нилээн за амар аюултай чаашаа. Гэхдээ ер нь бол ер нь жоохон цагаач нар ихтэй хар халтрууд ихтэй гэж ярьдаг энэ авь руу заяа. Энэ авь руу ер нь бол дими шүү. Харин энэ авь дайжгүй энэ Easy Millennium гээд ийшээ зүгээр Монтхуур зүгээр Булон бол бүр гоё. Тэгээ нийшээгээ ингэж авбал зүгээр. За байрны хувьд бол ийм байна заяа. За байрыг бол ингээд Airbnb-гээс та ингээд энэ аюу амархан заяа. Тэгээ одоо нэг байрыг захиалах гад ингээд та зүгээр л карта холбол одоо захиалъя те. Гасяви дээр нь дарлаа. За одоо төлнө гэл те. За ингээд хараад одоо энд юу байх те. Хүмүүс ингээд харчихна шүү дээ те. Тэгээ юу орж байгаа такс нь 58 евро орж байгаа. 3 шөнийн нэг шөнө нь 250 евроор иж байгаа. 4 том хүн 2 хүүхдээр за тэгээд 800 евро за төллөө гэх. Тэнгууд нуцын дугаараар ингээд холбогдож та мэдээж холбогдсон байж тэгээд картныхаа дугаарыг хийгээл захиалчихна. Airbnb бол нэг иймэрхүү. Тэгэхээр та байраа зүгээр ерөөсөө Airbnb дээрээс авчруулах зүгээр шүү. За ер нь нэг л ганц би даасны гоё ингээд нэг сэмэрхэн гоё Парис ирчээд нэг гоё сэмхэн буцаад явхад бол Airbnb-г ингээд захиалаад явчихдаг зүгээр шүү. Заавал ингээд хүмүүс хүү хай гэдэг байхгүй. За тэгвэл дараа нь унааны асуудал те машины асуудал хүү за манайхаа таньдаг хүн байна уу? Эндээс ийшээ явах гэсэн тэдүү өдөр ингээд яваад өгөөч юм эсвэл Парисын төвөөр ингээд явж мэддэгвэ ингээд яах вэ ихүү гэдэг юм. Тэгвэл Bolt гэдэг таксины аппликейшн байгаа. Bolt утсан дээр татаас суулгах чинь энэ Bolt-ыг. Энэ Bolt яг юу н амар юу Bolt гараад ир. Bolt-ыг юу дайжгүй вэ гэх юм бол та бэлэн мөнгөөрөө таксиныхаа мөнгийг төлөх боломжтой мөн хаанаас хаа явахаа хийх юм бол хэдэн евро гарах нэг харагддаг. Тэгээ Apple Pay дээрээ мэдээж карта холбогдсон байх юм бол шууд Apple Pay-с төлөө таксигаа захиалчих болно. Bolt бол маш амар. Бэлэн мөнгөдөр төлөх дээр нэгээд space дээр нь cash дээр нэгээд тохируулаад тэгэл чинь. Одоо унаага энэ такси Bolt бол тэгээд дөнгөж шинээр одоо бүртгүүлэхэд бас хөөргөн хөнгөлт өгдөг санагдаад байна. Тэгээ хөөргөн хөнгөлттэй тэгээд Парис руу ингээд үнэхээр шаардлага юм бол мэдгүй газар руу таксидаад буцаа таксидаад ирсэн ч болно. Үнэн нь бол ер нь бол дайжгүй.
За Болт байна заяа. За мэдээж тэгэнгუთ бас орой гарч ормоор байна те. Парист бас юу болдны өнөөдөр нэг гоё үзчихээр харчаар юм байна. Орой нэг бар саунд орё те. Монголоос ирсэн юм байна. Гадаадын бар марыг үзье гэж байгаа бол аппликейшн байна. За энэ Shotgun нэг аппликейшн байгаа. Shotgun дээр ингээд орноо. За тэгээд Explorer руу ороод одоо энэ дээр утсан дээрээс мэдээж татчихна. Тэгээд Explorer руу ороод яаж ирээд Explorer Wheel гэдэг хот дээр нь дарчна. За тэгэнгүүт ингээд доошлууллаа. Франц те. Франц. За тэгэнгүүт па Парис дээр нь дарлаа. За тэгэд музикийн ямар төрлийнхээ сонгоно. За жоохон техно үзье. Техно сонирхох те. За тэгэнгүүт өнөөдөр орой технотой юм байна. За Gate Club Paris. Gate бол ер нь бол тун дайжгүй шүү. Ер нь бол Gate бол дайжгүй. Техно маяг дээр ч бас надад л тэгээ би амар тийм техноч биш л дээ. Зүгээр Gate их таалагдсан. Тун дайжгүй санагдсан. За тэгээ дараа нь гэж өнөөдөр дахиад бас бүр 23.50-аас эхлэх юм 25 евро. Тэгээ ингээд н одоо бодвол Миямао гэдэг ч одоо хаана гэдэг би бас мэдэхгүй байна. За ингээд төрөл. За жишээ нь өөр төрөл сонгоё. Одоо хип хоп, jazz маз гэж юм уу? Үгүй мэн. Latin, instrumental, hard music, dance гэнэ. Jordan Club өнөөдөр 21 цагаас энэ араа юу юм бэ? Гадаа юм шүү. Open air team шүү дээ. 21 цагаас өглөө 5 цаг хүртэл бүжиглэх юм шүү дээ. За би ерөөс тийшээ явлаа. За энэ удаагийн бичлэгээ тэхгүй шууд. За ингээд гарч орох юм бол та нар ингээд Shotgun гэдэг аппликейшнийг утас нэрээ татаж аваад тэгээд ямар одоо парти шоу цингэм байна. Тэгээд дээрэс нь энэ чинь хараа он сар өдрөд харуулчихсан. За хэдний үед очих юм те. Хэдний үед би очих үлээ. За би нэг техногоо дахиад сонгочих заяа. Би одоо нэг ганц. Тэгээд би хэдний өдөр байраа харлаа. 10 сарын 31-нд харсан те. За 10 сарын 31-нд шууд эрсэн өдрөө гоё шоу дэлээ. Эрсэн өдрөө сайхан гарыг. За 10 сарын 31-нд Парист юу байна? Хайлвэн нэрээ тийм. Хайлвэн юм биш үү манайхаа. За тэгвэл 10 сарын 31-нд Парист нь 37 ямар үнэтэй такстай бэ вэ? Тэгээд хааны Парис Франц нэг ороод үзье. Onyxium Events гэж Lucicre à Paris Warehouse юу хаан би барсаа мэдэхгүй байна. Arena Grand Paris энэ бүраараа энэ бол амар харагдчих. Master Squad King. За ингээд онсор өдрөө хүртэл ингээд тавиад шоудж болох юм байна. За өөр бас Dot гэдэг дугуй байгаа заяа. За ер нь Парис түрээсийн дугуй. Түрээсийн та дугуй унвал Парис үнэндээ гоё заяа. Би бүр дугуй унж Парис жоох амар туртай. Dot гэдэг аппликейшн байна. Lime гэдэг байна. Тэгээ Vilib гэдэг байгаа. За ер нь бол Vilib нь бол хаасайгүй ингээ байдаг. Тэгээд цахилгаан болон цахилгаан биш гэх хоёр төрөл байдаг заяа. Vilib нь яг хуу зүгээр л дээ. Гэхдээ жоохон сонир санагдаад тийм Vilib их унжсэн л да. Тэгээд Lime Dot 2 ихтэй дайжгүй. За ингээд утас нэр аппликейшн татаад карта холбоод за Lime гэдэг одоо ийм дугуйнууд байгаа. Ийм дугуйнууд байгаа заяа. За тэгэнгүүт хэрэглэх заавар маавар нэг гараад ирнэ. Аппликейшн татчих юм бол бүх нь гараад ирэндээ. Энэ нэг асаахад 1 евро очлоо те 1 евроор асаагаад тэгэд 1 минут нь 30 цент ч үлээ. Ер нь бол гайгүй. Тэгэнгүүтээ яач те 4 евроор дугуйнда төлөнгүүтээ 30 минут нэг унахта 30 минут дугуйгаа унж олно. Тэгэд зорьсон газар очичоод яг явахтаа буцаж дахиад 2 дахоор яагаад тэгээд өдөрт 4 евроор дугуй ирж шахтаа 30 минут дотор унж болно. Хэрвээ тэгхүүгээр унах юм бол миний бодлоор тэгхүүгээр ингээд минутаар нь ингээд дугуйгаа авах юм бол жоохон цаг ингээд аваад идэв. Тэгээд ер нь 4 евроо сангалтай депас хийх боломжтой. За тэгээд ер нь бол унаа тавирх юм бол такси болцсон. За тэгээд дугуй нэх юм бол дугуй болчихно. За байр бол байраа Airbnb-гээс ингээд авчиж болно. Тэгээд орой шоудыг үл шоудж болно. За мөн дахиад нэмэлтээр мэдээж Парисын бас нэг нарийн ширийн гой юмнууд бас байж болно те. Жохон нууцхан бас олон нийтийн сүлжээгээр ярьж болохгүй тийм юмтыг дарийнхаа бичлэгээр зөөлрүүлээд та бүхэндээ ярьж өгье. За тэгээ энэ удаагийн бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа.
Амжилт сайхан аялаарай.